Өнөөдөр бид өмнөх бичлэгийн үргэлжлэл болох монголчуудын тархийг амжилттайгаар угааж чадсан хүмүүсийн талаар 2 дугаар хэсгийг та бүхэнд хүргэх болно. 90-ад оноос хойш итгэхийн аргагүй сонирхолтой хүмүүс Монголын нийгэмд байсаар ирсэн. Түүнээс гадна маш олон хүмүүсийг өөртөө итгүүлж тархийг нь угааж чадсан тэрхүү хүмүүс хэн бэ? Та бүхэн тухлан суугаад таалан сойрхоно. За, бидний эхний ярилцах Монгол улс даяараа сенсац тарьсан хэрэг юу вэ гэхлээр та нарын зарим нь бол мэдэх бах алдарт 90 саяын хэргийн талаар хэдүүлээ ярилцах болно. Тухайн үеийн 95-96 оны 90 сая төгрөг гэдэг бол маш их мөнгө, бараг 2-3 сая төгрөгөөр 3 өрөө баймаар авдаг байсан үг хаа та. Тэр үед 90 сая төгрөгийг улсаас одоо залилж авч чадсан хүний талаар өнөөдөр хэдүүлээ ярилцах болно. Ер нь бол Монголын орчин үеийн түүхийн бараг анхных нь хамгийн том залилангуудын нэг гэж хэлж болно. Яг юу болсныг мэдхийн тулд хэдүүлээ дурсамж цэгийн мэнээр гарсан мэдээллийг уншицгаая. 24 наснда ерөнхийлөгчөөн болгодон 90 саяын хэрэгт холбогдсон Б ганс үх ял сонсохдоо ийм төрхтэй байжээ гэсэн зураг нь байгаа. За яг тухайн үеийнх нь зураг нь байна. Яг одоо бид нар харж байна. Энэ юм болов? Энэ нэлийн сүүлийн зураг баг шүү нэ. За ер нь бол 90 саяын ганс үх гэдэг нэрээрээ бол нэлээд алдартай хүн байгаа. 95-аас 96 оны үед 90 сая төгрөг гэдэг бол толгойд багтан буй том тоо сонсогдож байжээ. Ер нь бол тэр их мөнгийг зүгээр бодохч баг төсөөлөгч баг хэцүү байсан үе. За юу болсон бэ гэхээр штэ байгалийн ухааны тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтай хамтран МОС-ийн 2 давхар байгаль судлалын нийгэмлэг байгуулан ажиллаж байсан ганс үх Нью-Йоркийн байгалийн түүхийн музейн захирал Майкл Новачек гэгчтэй хамтарч ажиллах гэрээ хийхээр тохиролцжээ. Замын зардлаа олохын тулд ерөнхийлөгчийн өргөөнд бараалхаж Холливуудынхантай хамтран хийх киноны төсөл үзүүлж 90 сая төгрөг салгаж дөнгөсөн ир. Харж байгаа Холливуудынхантай хамтраад одоо амар сүртэй кино хийн гэж бол 90 сая төгрөг бол салгасан. Ерөнхийлөгч Очирбат тухайн үеийн ерөнхийлөгч Очирбатын үед нэр их юм болж байгаа хэрэг. Ерөнхийлөгч Очирбат тухайн үеийн сангийн сайд Бямжавын нэр дээр гэрээ байгуулан төрийн сангаас 90 сая төгрөг салгаж чадсан түүнийг баасан хүүгийн ганс үх гэхээсээ 90 саяын ганс үх гэж нэршээд олон жилийг үдэж байна. Ерөнхийлөгчөөс залилсан 90 сая төгрөгөө Америкт үрж дуусгасан тэрээр нууцаар Монголд ирж банкнаас 400 сая төгрөг авах гэж яваад иргэдийн мэдээлэлээр баригдаж түүний ерөнхийлөгчтэй эхлүүлсэн 90 саяын үлгэр төгссөн юм а гэж байна. Яаж үр дуусгасан бол бодвол одоо казинотсон болов? Бас 90 сая төгрөг үүрнэ гэдэг чинь тухайн чинь доллар хэдийн ханштай байсан юм бэ? Хамаагүй бага байсан. Тэгээ мань хүн дахиад 400 сая төгрөг бол авах гэж ирсэн юм байна. Магадгүй хэн нэг түүнийг таньж цагдаад мэддэггүй бол сангийн яамтай гэрээ байгуулж банкнаас 90 саяыг гаргуулж байсан нэр хүнд нэгтгсэн банк 400 сая төгрөгөө нэмж алдах байваа гэж байна. Ер нь бол ийм хэл зөрсөн гэсэн үг. 400 сая төгрөг авахд тэгэл 400 саяг авсан бол тэгэл гадаад руу гараад алга болох байсан баг. Төр засгийг мэхэлж хэмжээний мөнгө залилсан ганс өхөд шүүх 17 жилийн ял оногдуулсан. Хоригдож байхдаа хүн байрцаалж ялаа нэмүүлсэн юм байна. Окей. Тэрээр ээжийнхэн шарил дээр гартаа гав хөлдөө дөнгөтэй очиж мөргөд сөгдөөд буцаж байсан гэж тооч бол түүний амьдрал яг л эмгэнэлт кино шигэ гэж байна. Эмгэнэлт кино шиг гиснээс таад түүний амьдралаас одоо сэтүүлсэн бодлын хулгайч гэх нэртэй киног бол мэдэх байх. Ер нь бол 11 онд юм байна. 11 онд нэлээд хит болж байсан кино Жүшин Амрагийн тоглосон. Америкийн байгалийн түүхийн музей 18 дахин дүүрэн манай Монголын динозаврыг ясвэ. Бид нэр тэрүүгээр хичнээн сая доллар олсон гэж бодож байна. Бодит түүний амьдралаас идэвхтэй бүтээгэж байгааз. Хоёул Монгол улсын ерөнхийлөгчдөр бар юм. Чи соёлч болчих. Монгол улсын ерөнхийлөгчийг мэхэлсэн. Гойж чаддгүй гойлагч байдгаас өгдөггүй хүн гэж байна. Хардаа ижээ.
ховор хоосон амьдрал эцсэллаа ээж. Энэ газарт цаг хугацаа гэж байхгүй. Энэ газарт өчигдөр гэж байхгүй. Харж байгаах. Ер нь бол энэ тухайн үед бол нэлээд хит болж исэн кино байна. Шоронд номын санч хийж өдөр хоногийг шарлаж хуучирсан бичиг цаастай ноцлож өнгөрөөдөг байсан тэрээр Есүсийг шүтэх болсон. Наранд гарсан хойноож энэ ажлаа үргэлжлүүлж байна. 17 жил өргөс торны цаан суусан түүнийг наранд гарахт нухтах ах дүү найз нөхөд байгаагүй тул Христийн сүмд очиж орох орон очих хаягтай болсон ажаа гэж бичсэн байна. Гэр бүлтэй болсон гэж энэ бас эмч бүсгүүдэд ханилж 2010 онд хурим найраа хийжээ. 90-ад оны сүүл 2000 оны ихэр чөлөөт хөвлийн од болгон булжинуулж явсан энэ нэрийн нас тогтож ухаарсан бизээ. Түүнчлэн түүнийг амьдралаар бодлын хулгайч хэмээх уран сайхны киноч бүтсэн түүхтэй. Харин тэрээр хэрэгт буруутгагдан хоригдож байхдаа иймэрхүү төрхтэй залуу байжээ гэдгийг гэрэл зургийн хайсанд юм болгож аль нь бол энэ зураг юм болов уу энэ зураг юм болов бодвол энэ зураг байх та те арай дээр үеийнх нь энэ арай сүүлийн зураг байх шиг байна. Тэгээд одоо ер нь бол Христийн шүд гинэ Христийн сүмд нилээн идэвхтэй одоо номлол уншиж байгаа гэж бол сонссон харж байгаа. Одоогийн жоох энэ 8 жилийн өмнөх бичлэг байна. Өөрт нь итгэн амьдралаа даатгсан хүмүүсийн амьдрал хичнээн их баяр хөөр, ивэл ирүүл, инэрл нэгүсэл бас амьдралын зорилгыг өгдгийг хүн бүхэн мэднэ. Тэгээд тэр амьдралынхаа талаар гэрчлээсэн маш олон хүмүүсийн нэг болох миний анд би харж байгаа. Ерөөдөө юм номлол Христийн сүмдэр номлол уншаад явж байгаа. Ер нь бол шашинд нэлээд орсон. Бас нэлээд ухаарсан шинжтэй хүн бол мэдээж алддаг. Тэгээ алдсан алдаагаа үүрээд одоо шоронд байж байгаад 2008 онд гэлүүдээс судлагдсан. Тэгээд одоо нэлээд шашинтай итгэгч болсон байна. Тэгээ ер нь бол бас л сонирхолтой түүх. 90 саяын ганц үг шоронгоос гарсан шөнөө оршуулгын газар хонжийг нь. Пүү энэ одоо үлгэр домог шиг л юмнууд яригадаад шин 14 жилийн дараа шоронгоос гарч ирээд очих газар руу бүтэн өдөр гудам мэдэрлэж алхсан гэдэг. Найз нөхдөөгөө уулзсан ч хоолнд оруулж хідэн дөрөөгөө салахын түүс болж байсан тул оройдоо очих газаргүй нэрхээр ээжийнхээ мөнх нойрсож буй далан давхрыг зоржээ гэж энэ харанхуй бүрхий тэр бүрийн очихоос хүмүүсийн эвүүсдэг оршуулгын газарт ээжийнхээ шарилын шороог дэрлээд унтахдаа огтхонч даараг үгээс барахгүй игээл амьд хүнтэй ярьж хөөрч уйлж хонсон тэрээр өглөө нь явхдаа хүн дахин ээжийнхээ нэрийг муугаар дуудуулахгүй гэж амлаад амьдрахаар итгэл дүүрэн алхсан гэдэг. Пүү бас л эвгүй түүх вэ шүү те. Сайн нэрийг хүсвч олохгүй, муу нэрийг хусвч арилахгүй хичээр амьдрал түүн тийм сайн хандсангүй. Ялагдал тэмцэл хоёрын зааг дээр дэнжигнэж явсан тэр үед амьд үг Христийн чуулганы тэргүүн пастор Батболд ганс үхүүд тусламжийн гар халуун сэтгэлээ сунгаж амьдрал руу хөтлсөн ажээ гэж. Ганс үх одоо эхнэр хоёр хүүхдийн хамтаар итгэгчийн амьдралаар аз жаргалтай амьдарч байна гэж. Түр үеж гараа guys. Өнөөдрийн бичлэг үндэсний үйлдвэрлэгч Гадар Шимтэй хамтарч байна. Монголчууд бид хоолны амтлагч дундаас нэлээд өргөн хэрэглэгддэг амтлагчны нэг бол майнуз байгаа. Газар Шимийнхэн герман технологиор Монголд шинэ майнуз гаргасан байгаа. Сэтгэлүүдийг харъя. Үндэсний үйлдвэрлэлийн хамгийн бест майнуз болжээ. Уустдаггүй гоё майнуз байна лээ. Өвөрмөц гоё амттай майнуз байлаа. Увс аймаг 100 супермаркетаас авч хэрэглэсэн. Маш гоё өтгөн амтан нэг л өвөрмөц чамин амттай юм байлээ. Одоо байнгын хэрэглээ боллоо. Юун угаалгын шингийн шиг савлгаатай юм? Сайжирдсан байгаа ч гэнэ. Тийш үү, сайжирдсан байгаас дөнгөжл гарч штэ. Хэглэж үтсэн ёстой сайхан амттай юм байна лээ. Ямар тос ашигласан орц юу вэ гэж асуусан байна. Монгол тарьж ургуулсан рапсинаас гаргаж авсан Монгол ургамлын тосоор хийгдсэн байгаа гэж. Энэ бол маш чухал. Майнуусны гол орцонд бол ургамлын тос ордог. Тэгээд Монгол тарьж ургуулсан яг рапсинаас одоо Монгол орцоос гаргасан ургамлын тосоор бол хийж байгаа. Тэгэхээр гол орцоо бол Монголоос авж байгаа яг цэвэр үндэсний үйлдвэрлэл байгаа шүү guys. Тэгээ та бүхэн хэрвээ гэртээ майнуз авах гэж байгаа бол Гадар Шимийн майнузыг сонгоорой гэж зөвлөё. Ингээд бичлэгтээ эргээд орцгоё. За дараагийн хүний түүх бол бас л ер нь кино шиг. Ер нь бол итгэхийн арга. Зураг нь бол олдохгүй байгаа. Ер нь бол кино шиг. Тэгээ яаж тэгж хуурсан одоо бодохоор бас сонин заяа. Юу болсон бэ гэхээр штэ. 90-ад оны ихээр Канадын иргэн Флин гэдэг хүн, мистер Флин гэдгээр бол аюу алдартай. Монголд ирээд ингээ Монголд ирэхдээ би бол тэр бумтны хүү байна. Би бол Канадад зүгээр л нэр амар баян нөхөр гэж хүмүүст итгүүлээд. Хүмүүст итгүүлээд зүгээр л энэ зүгээр хүссэн юм аидж уугаал зүгээр хүссэн хүмүүстэйгээ нарийд цингээл зүгээр хүн болгон зүгээр шүтэл тэгж явж байгаад бүр ингэ буцаж явах гэж байгаад
баригдсан. Ер нь бол нилээ бас эвгүй л уурч. Тэгээд зураг олдохгүй байгаа. Мэдээллүүд жоохон цөөхөн байгаа. Гэхдээ бас жоохон дээд үеийн ах эгч нар бол яг энэ хүний талаар бол сайн мэдэх бах. Та дээж аваас асуугаараа ноён Флин гэж та хүн таних уу гэд. За нэг ийм мэдээлэл олсон. Гэхдээ 1991 оны 10 дугаар сард Канадын засгийн газрын гишүүн Сайтны хүү гих тодтолтой Флин Тимоти Жозеп гихч Монголд морилон ирвэ. Хөрөнгөтөн орны Сайтны бараг тэр бүр хараагүй байсан манайхан түүнийг тэнгэрийн элч морилсон ирсэн мэтэр угтан авлаа. Нөгөө баян хүн тухайн үед чинь угаасаа тийж долларын сайтан маятан байтугай юу те дөнгөж монголчууд өөрсдөө зах зээлээ дөнгөж ингэж шилжиж ирсэн үе. Тийм хөрөнгөтөн том амар Канадын орны тийм том тэрбумтан сайтан ирэхээр бол мэдээж уулгаална. Мөнгөтэй хүн зах зээлд хаан гэдгийг дөнгөж мэдэрч байсан манайханд сайтан ирхэн сайхан харагдалгүй яах вэ? Мистер Флин энэ Гоголын байцаагч түшмэл жүжигийн гол дүрийг Монголд амьлуулж араас мөнгө ирнэ хэмээн тэр цагийг гайгүй газруудаар яашин би яашин отож унтж байгаад босч байгаа. Отахон дууслаа заа юу. Отахон дууслаа. Мистер Флин Гоголын байцаагч түшмэл жүжигийн гол дүрийг Монголд амьлуулж араас мөнгө ирнэ хэмээн тэр цагийн гайгүй газруудаар зээлээр үйлчлүүлж их тэнгэр зогцлборт заларч Мерседес хөлөглөн мис бүсгүүчүүдтэй зугаацжээ. My god. Жүжигчин байсан юм шиг байна тийм үү? Гоголын байцаагч түшмэл жүжигийн гол дүрийг нь амьлуулсан юм тийм үү. Тэгээд араас мөнгө ирнэ, саа зовлтгүй араас мөнгө ирж байгаа л гэж зүгээр идэж уугаал яваа, зугаацаал яваадсан юм шиг байгаа. Их тэнгэрт бууж хоололсны үн гэхэд $10,000 өр болон хоцорсон байна гэж энэ таад боддоо зөвхөн нэг удаагийн л хоолн. Түрүүний 90 сая бараг ер нь бол цаашаа. Юм мэдэхгүй монголчуудаар нэг хэсэг дайж гинсэн Мистер Флин 1992 оны 92 он гэхэлч бараг хагас жил бараг зүгээр явцсан биз дээ. 92 оны 3 дугаар сарын 20-нд гадагш нисгээр буян тухайгийн нисэг онгоцны буудалд ирээд баригджээ. Залилж мэхэлснийхээ төлөө мөн оны 9 сард 5 жилийн хорих ялаар шийтгүүлэг гэж байна. Пүү. Яаж мэдсэн бол сонирхолтой байна. Эсвэл зүгээр тэмээрхэн Канада руугаа нисгэж байгаа л баригдсан бах те. Яа, яг алдах шахсан байх шүү нисгтэр. Тэг ингээ бодохоор яг энэ хүмүүсийн зориг одоо яаж чи агуу зориг байгаас те зүгээр ингээ танихгүй орондоо ирээл одоо би чинь энтгэхт очоод би бол Монголын Чингисийн удмын яг цустай хүн байна гэж хүмүүс ингээл намайг ингээл яг л би Монголоос хүмүүн гэрж байгаа гэж ингээл яг одоо яг хэцүү ч гэсэн тухайн үед ч гэсэн тэгнэ гэдэг чинь бас асар том зориг тэр яаж жүжиглэх үү те бодохоор ер нь бол эйгүй. Саяын бидний уншсан хэсэг ардын эрх сонины 1992 оны 3 сарын 21-ний 35 дахь дугаар юм биш үү. Тэгээ өөр мэдээлүүд бол ер нь бол олдохгүй байгаа. За дараагийн сенсац бол та мэдэх бах энэ бол гайгүй сүүлийн үеийнх гэсэн чинь бүр 11 жилийн өмнөх юм уу? What? 10 гаруй жилийн өмнө Монголд бол нэлээд том үйл явдал тохиолж исэн. Монголын түүхэнд бол анх удаа нэгэн эмэгтэй бурхнаар бөөлсөн тохиолдол одоо гарч телевизээр хүртэл нэлээд бүүн болж исэн. Бүр тэр чигтээ Монгол уус даяараа шуугж исэн. Тэрхүү мэдээний хэсгийг бол яг одоо хэвтүүл хамтдаа харцгаая. Өчигдөр тэргөө зөвштэй инфо үндэсний мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Анхаарлаа хандуулна. Хөвсгөл аймагт хүн бурхан төрөөс явдал гарч анхаарал татсан хэдий ч өнөөдрийн хүртэл үнэн худал нь мэдэгдэхгүй байсан. Хүмүүсийг гайхшруулж байсан бүсгүй өнөөдрийн байдлаар өөрийн биеийн бүх нүсвээр 2000-аад чулуу 20 гаруй бурхтыг төрүүлэн гаргаад байна. 2000-аад чулуу 20 гаруй бурхан. Энэ талаар инфосүлжээний Хөвсгөл аймаг дахь сэтгүүлч Эрдэнэ цэцгийн бэлтгэсэн мэдээллийг одоо хүргэе. Хөвсгөл аймгийн галзуумын угуул Вандам Максрын мөнгөн чимэг 1993 онд 4 хүүхэдтэй айлын отгоо охин болон мэндэлж багангийн боловсрал эзэмшин өнөөдөр нөхрийн хамт амьдарч байна. Мөнгөн чимэг 2011 оноос эхлэн хүний биеийн бүхий л гарч болох нүхсээр эхлээд чулуу гаргаж эхэлсэн байна. Гарсан чулуунуудын хамгийн том нь 9 кг 700 г чулууг шээсний сүвээрээ гаргаж түүнийг хадганд өлгийдэн авсан үеийн гэрч эмнэлгийн жолооч Түмээ болон гэр бүлийнхэн дэргэднээжээ. Мөнгөн чимгийн аав Вандам Максэр охиныхоо энэ юр усын байдлыг сумынхаа захиргаа аймгийн эрүүл мэндийн газрын дарга
Нутаг нэгт дамжин сүрэнд улсын их хурлын гишүүн асан гүн далаад хүртэл үзүүлсэн хэдий ч энэ бодит байдлаас хүмүүс зайлсхийж уулзахыг хүсдэггүй болсон гин. Арга барахтаа нийслэл орж шинжлэх ухааны академи эрдэм шинжилгээний хүрээлэнд очиж болсон явдлаа тайлбарлахад зүрхний баасанжуур эмч өөрийн нарийн бичгийн дарга навчаагаар дамжуулан бүх төрлийн шинжилгээнд үн төлбөргүй хамруулсан байна. Энэ үеэр эхний бурхад мэдлэх болж өөрийн нутаг галт сумаа зорин ирж 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бурхан гарах үеэрээ сумын удирдлагатай хэлж комисс гарган шээсний сүвээр бурхан төрүүлж идүүгээ гарах боломжтой нүх сүвээрээ гаргасан 20 гаруй бурхтыг гарган номын өргөндөө залжээ. Найдлангоос мэдгцээ. Тэнэс өмнө олж холуу ардсан тийм үү? Тий. Тэгэл эхлээд гарахтаа ихэр гарч байсан. Тийм. Тэгээ 2-2-оор гарсан. Бурхан тийм ээ. Тийм бурхан. Тийм бурхан гарсан. Тэр өөрт нь ямар нэгэн зовир, ямар нэгэн одоо шинж мэдгдэх юм уу? Мэдгдэн. Мэддэггүй явах та 9 кг шээсний сүгээр 9 кг. Oh my god. Яг тэр өглөө мэдгдсэн. Тэгээд хэлсэн. Өөрийн гэсэн бичигтэй болсон, үсгтэй болсон гэж яриад байгаа шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ? Энэ янз гэж ярьдаг. Тэгээд бол тий. Дээр янз үсэг тэгээд дээд өвөг тийм овог тэдний ном гэж тэгдэг. Янз зөв янз үсэг тий. тий. Энийг Янз үсэг. Яазуу үсэг. Нэг танил сонсогдохгүй байна уу guys? Ер нь ингээд анзаараад тахаар эдгээр ингээд хоорондоо нэгнээс санаа авчдсан юм шиг байгаа. Тэр нөгөө тэнгэр дээшээ 20 м нисдэг хүн чинь яазуу байсан штэ. Нэг үсгийг өөрчлөөл янз үсэг болгочихж байгаа байхгүй юу? Гайхалтай биш гэж юу? Тэгээ анх яг би энэ мэдээллийг анх гарч байхад бол бүр өчигдөр юм шиг санаж байна. Бөө юм болсон. Монгол даяараа бөө юм болсон. Би Монголд байсан. Би ингээд телевизийнхэн хүртэл очоод ингээд сурвалжлага аваад талаар сүулдэ ингээд ийм очт юм лээ. Нэрээч баг үнэн ч юм шиг. Нэрээч ингээд хүмүүс ингээд нэрээч яагаад ингээд бурхнаар яагаад бид нар ингээд тэнгэрийн удамтай монголчууд яагаад бурхнаар бөөлж болохгүй гэж ингээд тэгэхгүй яагаад ч юм ингээд эргэлзээд эхэлсэн. Гэтэл яаж ч эргэлзсэн нэрний ард за арайч тэ гэсэн бодол байсан. хин нэгэн зааж өгсөн өөртөж байна. Зааж өгөөгүй би өөрөө л. Одоогийн байдлаар мөнгөн чимгийн энэ Европсын гайхамшигт үйлдэлийг яг нүдэрэ харсан хүмүүс өрөвдөн хайрлаж харин чихээрээ сонссон хүмүүс яагаад ч ийм юм байж боломгүй хэмээн итгэхгүй хэвээрээ байна. Энийг бол хүн бол одоо ер нь нүдээр харсан жижиг одоо үнэмшихээс чихээр сонсоод бол одоо үнэмшихэргүй ийм зүйл болоод энэ бол одоо үнэхэрийн одоо энэ одоо үлгэрт одоо сайхан үлгэрээр бол одоо үж байхаар одоо энэ гэрээр дүүрэн одоо энэ бурхны одоо энэ сахиусаа одоо энэ мөнгөн жимгээс гарсан энэ бурхнууд бол одоо зөндөө байгаа нь бол одоо бахархуу штэ. Манай Монголын одоо түүхэнд одоо Монгол байтана дэлхийн нийт одоо энэ гайхамшиг одоо энэ хүн бол одоо амилсан бурхан биш гэж ярьдаг. Бурхан гаргаад байгаа хүнийг л одоо бурхан гэж ойлгохоос өөр арга байхгүй юм. Тэгээ би бол энийг бол эхлээ сонсоод яваад байсан. Сүүлдээ бол бас өөрийн нүдээр үзээ. Би бас өөрөө жаахан танин мэдхүүн сонирхолтой юм. Тэгээд би бол амаараа чулуу гарахт 2 удаа байсан. За нэг удаа доогоороо нэлээд том хэмжээний бурхан гаргахад бас 12 сарын 8 байсан баха. Нэг 125 байсан санагдаж байна. Бас байсан. Тэгээд өнөөдөр бол та бүхэнтэй сая бас амаараа 100-аас бурхан гаргахт нь бол байлаа. Тэгээ энэ бол одоо юу гэдгийг зүгээр манай нутгийнхан бол нэлээд тийм үл итгэсэн одоо гайхсан сонирхсан байдалтай харьцдаг дээр нь бол миний Монголын арт түмэн ямар цагаахан гинэн сэтгэлтэй вэ гэдэг нь бол харагдаж байна. Зүгээр энийг бол нэг нүдэрээ үзсэн хүн юм шин сая та бүхэн харлаа тийм ээ. Донд бол аав ээж нь оруулахгүйгээр 20 гаруй хүн байлаа. Бүр хөрш сумын маань хүн хүртэл байлаа. Тэгээд энд бол нэлийн гайхамшигтай. Зөв би бол өөрөө хайцсангууд шинжлэх ухаанч талын хүн гэтэл энийг бол өнөөдрийн шинжлэх ухаан тайлбарлахад бол үнэхээр одоо хол зүрхтэй юм сони юм байгаа. Гэхдээ энийг бол би хоёр нүдэрээ үзсэн ялчгүй нь бол болсон байдалд явдал. Нүдэрээ үзэж үнэн болохыг нь мэдэрсэн сэтгүүлч миний хувьд эргэлзээ минь мөн л энэ үеэр тайлгдсан гихт болно. Тухайлбал манай Хүсгэл ард түмний телевизэн сурвалжлах хэсэг өчигдөр үдээс хойш мөрөнгөөс гарч 18 Энэ олон хүний нүдэн дээр амнаасаа зоос гаргаж байгаа юм уу те?
30 минутанд галцсан хүнд очин бурхан мэдлэхийг хүлээн өчийн 23 цаг хүртэл яг дэрэгдэн хамт байж байгаад эхний мөнгөн зоос 23 цаг 30 минутанд гарч улмаар дахин хүлээсний эцэс шөнийн тэг 1 цаг 35 минутанд амнаас нь салсдаг зүйл гарч байснаа хий огуулан бурханыг толгой цухиж улмаар 5 минутын дараа гэхэд бурхан мэндэлж ээж намайг цагаан шүхэр гэдэг хэмээн нэрээ шивнснээр бидэнд энэ бурханы нэр цагаан шүхэр гэж мөнгөн чимээ хэлснийг номын багш Орсоогой цагаан шүхэрд бурхан мөн болохыг нь тайлсан юм а. Ийхүү гарсан бурхан нь гуйлын шармал бурхан бөгөөд анх гарахтаа өнгө муутай байснаа улмаар өнгөн тодорч гялалзаж байсан. Гарах үедээ ямар нэгэн сонин содон үнэр байхгүй маш чамин хийцтэй арзгар сарзгар яг л энэ янзаараа байсан нь сонин байлаа. Энэ сонин үйл явдлыг нутгийн иргэд ирж үзээгүй учраас өдий хүртэл эргэлзэж дээр үед гал гаргаж байсан өнөр цэцэг шиг юм болж байгаа юм байх. Энд ямар танил нэр вэ? Энэ дотор нэг сонин болоод байна. 10 цент. Намайг шүрэн 10 цент гэж дууд гэж шивнэлээ. Тал тоолсон. Би түрүү амдаа хийцэн. Угааж амдаа хийсэн шүү за. Тэгээ юм яаж мэдэх амаа зайлчаад ирээ. Зоос харуулсан. Зоос юм байдаг. Хэмжээг харуулсан. Юу гэж би амдаа зоос хийж дээ. Тийм байлаа. Бичлэг гэж юу гэдэг. Амдаа зоос мос хий. Амдаа зоос хийсэн гин шүү. Би юу гэж амдаа зоос хийжтэй. Мөн ярива. нэр цагаан шүхэр гэж мөнгөн чимээ хэлснийг номын багш Орсоогой цагаан шүхэрд бурхан мөн болохыг нь тайлсан юм а. За тэгээд нэг удалгүй тэдэнд бурхан одоо худалдаж борлуулсан хүн ил гарч ирж мэдээлэл өгснөөр Вандам багсар болон түүний охин бурхан төрүүлдэг гих мөнгөн чимээг тэгээд бас мөнгөн чимгийн нөхөр гих хүмүүсийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хилцээс бусдыг хуурам эхлэхийг завдсан гих үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлжээ гэсэн мэдээлэл байсан ч гэсэн прокурор дээр одоо хэрэг нь явж очоод хин нэгэнд ямар нэгэн бодит хохирол. За тэгээд энэ бүх дүүлэн шууганы дараа юу болсон бэ гэхээр нэг нөхөр гарч ирсэн. Тэр нөхөр хин бэ гэхлээр энэ бүх бурхан зоосуудыг бол мань гэр бүлд зарсан тэр хүн бол ил гарч ичгүй. Би энэ бүгдийн зар энэ миний зарсан бурхтууд шүү. Наад хүн чи ерөөсө төрүүлж мөрүүлж амнаасаа гаргаж бөөлж өгөх шүү гэж бол хэлсэн байгаа. Тэгээ дараа нь яасан бэ гэхээр Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлцээс бол шалгасан одоо ард түмнийг бол хуурам эхлэх гэж одоо оролцоо гэсэн шалтгаанаар бол тэгээд тэрнээс хойш бол яасан бол мэдээлэл байхгүй байна гэж байна. Тэгээд үүний дараах монголчуудыг бол нэлээд шуугуулсан мэдээлэл гарч ирсэн. Тэр нь болохоор юу вэ гэхээр одоо дэлхийн сүнхийг бол нэгэн хүн зөвнсөн байгаа. Алтарт Нострадамус Ванга эмигийн араас бол Монголын Орифлеймийн оюун гэрэл ихч бол зөвнөлтөөр ердөө дараа нь явдаг. 2012 оны 12 сарын 21-нд ч үйл үдэ. Энэ ч асуудал дээр гарсан мэдээлэл байна. Дэлхийн сүн гэдэг мэдээллийг бол Монголд бол нилээн идэвхтэй тараасан. Тэгээ та нараас дийлхэн санаж байгаа. Зам дээр ингээ машин байхгүй. Бүгд ингээд Монгол гэрлүү ингээд эсвэл ингээ хөдөө явцсан. Шүдэн золдохгүй, нойлын цаас олдохгүй, лаа олдохгүй. Бүр ингээд ер нь бол монголчууд бол нилээн итгэсэн. Би баг яалаа эмээх руугаа явлаа. Гэртээ байлуу. Ер нь бол нилээн сандрагсан. Оюун гэрдэгч бол нилээн сандрагсан. Тэгээ харж байгаа дэлхий сүнэхгүй гэдэг эрдэнэт батсан ч иргэд болгоомжсоор байна гэсэн мэдээлэл байгаа. Тэгээ яг 12 сарын 21-нд хата 21 дэлхий сүнэ гэсэн цуурхал тараасан оюун гэрэл энтгэх рүү дөрвжээ. Ана тэгээд энтгэх рүү явцсан 12 сарын 21-ийнх нь мэдээлэл байна. Өнөөдөр 12 дугаар сарын 21 Орифлейм оюун гэрэл дэлхий сүрнэ. Тиймээс та нар Монголд гэр барьж лаа шүдэнц хүнсээ бэлд. Орон сууцнд байгаа хэд бол шууд өхнө. Ямар амин бэ? Химээсний дагуу 12 дугаар сарын 21-ийг айц давтан өнгөрүүлсэн хүн цөөнгөө би. Лаа шүдэнц гэрийн үн тэнгэрт хадаж алдарт зүнч Ванга Нострадамусаас ч илүү оюун гэрлийг шүтэж байсан зарим нь насны ойногоонд ороод хоцорсон гашуун түүх шинэхнээр байна. 12 сарын 22-ны өглөө өөрийгөө амьд эсгэд эргэлдсэн хүн хацраа чимхэж
Харин зарим хотоос холдож амьд үлдэхийн эрэлхийлсэндээ танил нөхөд ажлынхнаасаа хүртэл имээсэн гэдэг. Айда хуудуутай үг гэдэг талд ассан төмөр адил дарахж ичмэрч гисэн тэр хэрээрэл түүх болон хоцордог ажээ. Харин энэ явдлаас хойш сураг тасарсан оюун гэрэл өнөө хаана байгаанд нууц хийвэр л байна. 13 оны мэдээлэл байна. Oriflame-ийн оюун гэрэл монголчуудаас уушлахгүй лаа гэсэн байна. Зэдалар гарсан мэдээлэл байна. Ингэнэ оюун гэрлийн талаар мэдээллүүд хөөрж эхэлсэн ба түүнийг өөрийн бизнесээ өргөжүүлэхээр зориудаар ийм асуудлыг хүндсэн ч гэж байсан юм а. Албан бус их сурвалжийн ярьж байгаагаар оюун гэрэл нь Монгол гэрийн мод үйлдвэрлэдэг жижигхэн цехтэй бөгөөд ил бизнесээ хөгжүүлэхээр дэлхийн мөхлийг зөөнөж дээр нь Монгол гэрт амьдарч буй хүмүүс л эсэн мэд үлднэ хэмээс нь өөрийн бизнес хэмээж байв. Яалч бизнесмен эмхтэй шүү хөөе. Хүмүүсийн айдсаар өөрийнхөө бүтээгдэхүүнээ зарчиж байгаа байхгүй юу? Монгол гэрийн үн аимшигтай өссөн, Монгол гэр олдоогүй. Oriflame оюун гэрэлтэй амар баян байлгүй дээ. Oriflame чинь Монголд амар бизнес байсан шүү дээ. Тийм баг чинь яах гэсэн юм дээ. Би Монгол хүмүүрээс уушлахгүй ч байна. Та бүхэн мөхөд байгээ гинэ. Та бүхэн өхгүй шүү. Нанин зүйлийн эхлэл нь гэгэрхүү доор өөрийнхөө олох байдаг юм шигэ. Өөрийгөө олж чадахгүй байж баялаг олох нь үхлийн эхлэлээ. Ямартайч уушлал хүсье. Хүний мөн чанараа өөрийгөө нээн илрүүлж хинбэ гэдгээ юун чадах хэсгээ ослон цагт л нэгдэг ямар их үг бичт юм бэ. За окей, ямарсан уушлаарай гэсэн байна. Сүнсэн дэлхийд газарцсан оюун гэрэл. Яа энэ нэр сайтууд нэр амар юм а те. 21 онд буцаж ирсэн байна Монголдоо. Тэгээ сүнсэн дэлхийд газарцсан оюун гэрэл гэсэн гарчигтайгаар. Гэтэ үнэхээр л Монгол гэрийн бизнесээ ингэж зарахын тулд ингэсэн бол бас нэг тодорхой хэмжээний бас ингээд санаа байна те. Амар. За тэгээ энэ олон дуршлагын араас бол Монгол хүмүүс бол нэлээд хашир, нэлээд санаатай, нэлээд логиктой болсон байгаа. Үүний нэг жишээ нь юу вэ гэхээр гаднаас бол маш том үзмэрч гэж ирсэн нэг нөхрийг бол нэгэн анаа зад загнасан түүх бий. За өглөө бидэнтэй хамт тогтож байгаа үзэгчид та бүхэндээ удаах зочтой танилцуулахад бэлэн болж байна. Манай TV5 телевизийн 11 давхрын цамхагт өглөө эртлэн босож ирсэн холын гийчин байна. Танилцуулъя. Алганы ихээ судлаач Япон улсын иргэн одоо зүн бэлэгч гэдэг юм уу те аль эсвэл одоо та бүгдээрээ санаж байгаах алганы ихээ судлаач зүн бэлэгч бол ирсэн Монголд экстрасенсив гэдэг тийм үү бидний хувьд бол нөгөө 6 дахь метр хүртэл ийм холын зарчин хүрэлцэн ирсэн байна. Дараагийн үзэгчийг авч ийн. Өглөөний мэнд хүргэе. Зөвхөн харилцаараа чагнараа. Бана. За та холбогдсон. Сайн байцгаана. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Та нар одоо ямар юм зурагтаар гаргаад байгаа юм бэ? Монголын ард түмнийг арай хэтэрхийд оромжтой байгаа юм шүү. Наад чи одоо хаашаа янз бүр царайтай ямар хачин хүн асарч юу яриад байгаа. Өчнөөд үздэг хардаг хүн монголоор нэг гэл туйлцсан хэдэн ард түмнийхээ толгой төрхийн эргүүлээд байдаг. Та нар бас жоохон бодлоготой хэлдэг. Ийм юм зурагтаар гаргаад байгаа яадаг. За баярлалаа. Таны саналыг хүлээн авлаа. За ингээл үүнээс хойш гавч харагдааг юм да. Анаа бол энэ байтугай юм үзсэн байгаа шүү дээ. Гал гаргадаг хүн, бурхнаар бөөлждөг хүн, дэлхийг сөнөөдөг хүн. Энэ минь бол те зүгээр зад загнаал өнгөрөө шүү дээ. Яг го 90-ад онд ирсэн бол энэ хүн бол нэлээд хол явах байсан байж магадгүй. Тэ? Алганы ихээ судлаач гэх Япон иргэнийг албатан гаргаж ийнэ хөрхи. Япон улсын иргэн 32 настай алганы ихээ судлаач гэх Нишида Кичирог энэ сарын 18-ны өдөр Монгол улсын хилээр албатан гаргажээ. Тэрээр Монгол улсын хилээр өнгөрсөн 5 сарын 15-ны өдөр орж ирснээр аялал жуулчлалын зорилгоор орж ирсэн юм байна. Тэгээ аялал жуулчлалын зорилгоор орж ирээд зорилгоос өөр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тогтоодод бол албатан гаргасан юм байна. Япон улсын тухайн иргэн аялал жуулчлалын зориулалттай визээр Монголд ирсэн мөртлөө бусдын алганы хээ үзэж мөнгө олж бизнес хийж байсан ажээ. Өөрхийдөө. Үгүй яах вэ? Хасл юм да тий. Энэ нөхрийг санаж байна уу? Хизээ ирлээ дээ. Нямд оржийн холын хамаатан гэсэн штэ. Сэдэл загнуулаа үсттэй гинэ. Фантастик Барсаал байна. Барсаагаач нэг таниад байгаамаа гинэ. Цурал алхавчин шиг гинэ. Нөгөө эмэгтэй яриа шууд сонсогдож штэ. Ноо погодын чон шиг нөхрийг нэвтрүүлэгт оруулж нэг эмэгтэйгээр нэвтрүүлгийн хамт олныг нам загнуулсан гэж санаж байна гинэ. Фантастик руу орсон байна лээ. Энэ нөхөр мөн бицтэй гинэ. Танаар яах ч нэгнээ тэгж идэв.
За тэгээд та бүхэн харж байгаа миний Монгол орн ямар сонирхолтой хүмүүсээр дүүрэн одоо үүх түүхээр элбэг вэ гэдэг нь бол харагдаж байна. Яг 90-ад оноос хойш монголчуудыг одоо гинэн байхад энэ одоо хүмүүсийн хэрэгүүд болсон ч гэсэн одоо ч гэсэн энэ хүү луур заллингууд дараагийн түвшинд одоо орсон байгаа. Тийм учраас хүмүүс өөртөө л санаа сууж альва зүйлийг нягталж шалгаж бол явах нь бол хариуцлага. За тэгээд хүн болгон эртээ бүртгүүлж лайк дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.